Дэлхийн эдийн засгийн чуулганд Дональд Трамп оролцож байна. Иран дахь цөмийн байгууламжуудын аюулгүй байдал алдагдаж болзошгүй гэлээ. Орос Албаны улс бүгд найрамдах Хятад ард улс цөмийн эрчим хүчний бүтээн байгуулалтаар дэлхийд тэргүүлж байна. Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн 2026 оны өсөлтийн таамаглалыг өсгөлөө. Сайн бацхан үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Энэ 7 хоногт уламжлал ёсоор Швейцар улсын Давос хотноо 2026 оны дэлхийн эдийн засгийн чуулган болж байна. Энэхүү чуулганд энэ жил Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн биеэр оролцож байгаа юм а. Үүнтэй холбогдуулан Гренландын асуудал, форумын ерөнхий уур амьсгалыг тодорхойлсон чухал геополитикийн асуудлаар нэрлэгдэж байна. Юун дөрөвд Канадын ерөнхий сайд Марк Карни форумд цугласан олон улсын удирдагчдад хандан анхааруулгын шинжтэй мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлтэй Америк нэгдсэн улсын тогтоосон дэлхийн улс төрийн тогтолцоо дэг журам дуусгах болж байна гэлээ. Мөн бид шилжилтийн биш харин гацсан байдалтай байна. Томоохон улсуудын дүрм журмд баригдан хязгаарлагддаг үе үгүй болж байна гэж хэлсэн байна. За энэ жилийн форумд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп оролцож байгаагаар онцлогтой. Тэрээр өнөөдөр чуулганд оролцохоор Давос хотноо хүрэлцэн иржээ. Ингэхдээ Карнигийн хэлсэн үгийг хараахан биечлэн сонсоогүй. Карнигийн хэлсэн үг Трампын Гренландд Америк нэгдсэн улсын хяналтыг тогтоохоор оролдож буйг шүүмжилсэн утгатай гэж шинжээчид үзэж байна. Энэ асуудлын тухайд НАТО цаашид ямар арга хэмжээ авч ямар байр суурьтай байх вэ гэдэг анхаарал татаж байна. Дональд Трамп өөрөө тайлбарлахдаа Америк нэгдсэн улсад Гренланд аюулгүй байдлын хувьд стратегийн асар өндөр ач холбогдолтой гэдэг. Өчигдөр тэрээр Гренландыг хяналтанд авах болно, буцах замгүй байгаагаа хилээд Арктикийн арлыг хүчээр авах сонирхолгүй болохоо дахин хэлжээ. Мөн өнөөдөр форумын хэвлэлийн баг хурал дээр НАТО болон гишүүн орнууд бүгд сэтгэл хангалуун үлдэх шийдвэрийг хамтдаа хайх болно гэж хэлсэн байна. Харин Дани ерөнхий сайд Метте Фредериксен Америк нэгдсэн улсаас ирэх дамж шахалтыг бүлтон Гренландыг Америк нэгдсэн улсын хяналтад өгөхгүй гэсэн байр сууриа хадгалсаар байна. Франц ерөнхийлөгч Эммануэль Макрон дэлхийн ертөнцийн шинэ империализм болон нэг хүнд төвлөрсөн ноёрхлыг үгүйсгэх ёстой Европ төв дарангуулагчдад бууж өгөхгүй гэж хэлжээ. Мөн Макрон газар нутгийн бүрийн эрхт байдлын асуудлаар эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж занал хийлж байгаа нь огтоос хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш гэж Трампын тарифын анхааруулгыг шүүмжилсэн. Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейн Америк нэгдсэн улсынхаас илүү стратегийн бие даасан байдал бий болгож өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахад суралцах хэрэгтэй гэсэн юм. 2026 оны Давос хотод болох дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт анх хиймэл оюухан, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн өсөлтөд анхаарлаа хандуулахаар төлөвлөгдөж байсан ч одоогийн байдлаар зарчмаас илүү эрх мэдэл чухал болсон дэлхийн тогтолцоонд санаа зовж түгшсэн газар удирдагчдынхаа хэлэх өгс чуулга уулзалтын гол сэдэв болоод байна. Иран улсын шашны дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалтай холбоотойгоор Америк, Иран улсын хооронд дайсагнасан байдал үүсээд байгаа. Тэгвэл шинжээчид үүний улмаас Иран дахь цөмийн байгууламжуудын аюулгүй байдалд эрсдэл учирч болзошгүй талаар анхааруулж байна. Америк нэгдсэн улсын Вашингтон төвтэй шинжлэх ухаан олон улсын аюулгүй байдлын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Иракт цөмийн зэвсгийн байцаагчаар ажиллаж байсан Дэвид Олбрайт хэлэхдээ Иранд дотоод эмх замбраагүй байдал үүсвэл засгийн газар цөмийн байгууламжуудын аюулгүй байдлыг хангах боломжгүй болно гэж анхаарууллаа. Өөрөөр хэлбэл Ираны өндөр түвшинд баяжуулсан ураны нөөц зэвсэгт бүлэглүүдийн гарт орж хулгайлагдах боломж үүсч болзошгүй байна. Ийм жишээ түүхэнд бий. Тухайлбал 1991 онд зөвлөлт холбоот улс задран унсны дараа аюулгүй байдал нийгмийн хэв журам алдагдсанаар цөмийн бөмбөг хийхэд тохиромжтой баяжуулсан уран плутониум алдагдсан тохиолдлууд гарч байжээ. Одоогоор Иран өөрийн цөмийн байгууламжуудаа хяналттай байлгаж байгаа ч Израилийн эхлүүлсэн Америк нэгдсэн улсын оролцсон гэгддэг 6 дугаар сард 12 хоногийн турш үргэлжилсэн дайны үеэр эдгээр байгууламжууд бөмбөгдөлтөд өрцөө удаатай.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Иран улс 60% цэвэршилттэй 440.9 кг уран хадгалж байгаа юм. Энэ нь зэвсэг хийхэд хүрсэн гэж тооцогддог 90% цэвэршүүлсэн уран руу нэлээд дөгсөн хэмжээ юм. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг өнгөрсөн оны 11-р сард гаргасан тайландаа дайнаас хойш уг ураны байршил нөхцөл байдлыг шалгах боломжгүй болсон талаар мэдээлсэн. Ираны эрх баригчид одоо хүртэл өндөр баяжуулсан ураны байршлын талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Судлаачдын хэлж байгаагаар 440.9 кг ураныг 18-аас 20 ширхэг зөөврийн цилиндерт багтаах боломжтой бөгөөд нэг нь ойролцоогоор 50 кг жинтэй 2 хүн амархан зөөж чадхаар юм байна. Дараагийн асуудал нь Иранд цөмийн зэвсэг бүтээх боломж бий юу гэдэг юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Ираны эрх баригчид өөрсдийгөө аюулд орсон гэж үзэх тусам энэ эрсдэл нэмэгдэн гэж байна. Мөн дотоод докторгүй байдал, засгийн газар нуран унах нөхцөлд цөмийн материал гадаад руу хууль бусаар гаргах эсвэл төрийн бус зэвсэгт бүлэглэлд зарах боломжийг ч үгүйсэхгүй юм байна. Түүнчлэн Ираны цорын ганц арилжааны цөмийн цахилгаан станц болох Бүшрийн станц дотоод эмх замраагүй байдлын үед сүйтгэх ажиллагааны бай болж болцсошгүй байна. Энэ станц нь Техранаас урагш 750 км зайд байрладаг Оросын холбооны улсаас нийлүүлсэн ураанаар ажилладаг. Хэрэв Бүшрийн реакторт ноцтой осол гарвал 12-оос 15 цагийн дотор цацрагт бодисын үйл Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, Оман руу сахиар тархах эрсдэлтэй юм байна. Манай хоёр хөрш улсууд цөмийн эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. 2016 оноос хойш дэлхийд даяар барилгын ажил нь эхэлсэн 63 атомын цахилгаан станцын 90% нь Хятад болон Оросын технологиор баригдсан талаар Nikkei Asia агентлагаас мэдээллээ. Ингэхдээ Орос улбаны улс цөмийн эрчим хүчний технологи Турк, Бангладеш, Египт зэрэг хөгжиж буй орнуудад экспортлоход голлон анхаарч байна. Египтэд баригдаж байгаа Элдаба атомын цахилгаан станцын хувьд Оросын тал өнгөрсөн 11-р сард реакторын даралтад сав суурилсан байна. Nikkei Asia-гийн мэдээлснээр сүүлийн 10 жилийн хугацаанд Орос улс гадаадад нийт 19 атомын цахилгаан станцын барилгын ажилд оролцсон байна. Хятад улс ч мөн цөмийн эрчим хүчний зах зээлд идэвхтэй байр суурь эзэлж байгаа бөгөөд Хятадын эколог, байгаль орчны яамны мэдээлснээр одоогоор Хятадд 27 реактор баригдаж байна. Албан тооцоогоор 2030 он гэхэд Хятадын цөмийн эрчим хүчний хүчин чадал 110 гигаватт хүрч Америк нэгдсэн улсыг даван дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч улс болох төлөвтэй байна. Бээжин, Москва аль аль нь цөмийн эрчим хүчний төслүүдийг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ Украиний эсрэг дайралтаас үүдэн Оросын албаны улсад ногдуулсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд нь цөмийн станцуудын барилгын ажлыг удаашруулах тохиолдол байна. Тухайлх юм бол Туркэд баригдаж байгаа атомын цахилгаан станц санхүүгийн хүндрэлтэй тулгарч анх 2023 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байсан бол хугацаанаасаа хойшлоод байна. Станцаас гадна Орос улс жижиг оврын реакторууд хөгжүүлж байгаа бөгөөд ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 11-р сард болсон олон улсын баг хурал дээр эдгээр реакторууд масс буюу олонтойгоор үйлдвэрлэгдэж эхэлнэ гэж албан ёсоор мэдэгдэж байсан. Мөн Орос улс цөмийн эрчим хүчний өөрийн бие даасан технологитой болсон гэдгийг хэлж байсан. Америк нэгдсэн улсын хувьд 2013 оноос хойш шинэ арилжааны атомын цахилгаан станц баригдааг байна. Цөмийн эрчим хүчийг дахин дэмжих зорилгоор ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 5 дугаар сард 2030 он гэхэд 10 том реактор барих тухай захирамжид гар үсэг зорсон. За мөн 12 дугаар сарын ихээр Трампын засаг захиргаа Tennessee Valley Authority эрчим хүчний компани тэргүүтээ хэд хэдэн байгууллагад 400 сая Америк долларын санхүүжилт олгох орлсноо зарласан. За өгүүлбэр нь G Vernova болон Hitachi компани хамтарсан төслөөр хөгжүүлсэн жижиг реакторыг ашиглаж 2032 оноос өмнө ашиглалтанд орох зорилт тавьжээ. Олон улсын валютын сангийн зүгээс 2026 оны эдийн засгийн өсөлтийг 3.3% болгож ахиуллаа. Ингэхдээ Америк нэгдсэн улсын олон улсын худалдааны тариф зардлыг нэмж байгаа явдал эрсдэл хэвээр байгааг онцлохын зэрэгцээ хиймэл оюуны салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтад өсөлтийн таамаглалыг нэмэхэд чухал ач холбогдолтой байсан талаар хэллээ. Олон улсын валютын сангийн мэдээлснээр дэлхийн эдийн засаг энэ онд хүлээгдэж байснаас илүүтэй төсвөртэй байж Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын протекционист худалдааны бодлогын сөрөг нөлөөг даван туулах бүрэн боломжтой байна.
Үүнд Хойд Америк болон Азид хиймэл оюун ухаанд чиглэсэн хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн нь чухал нөлөө үзүүлж байна. 191 гишүүн орон бүхий олон улсын валютын сангаас гаргасан тайланд дурдсанаар дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3.3% байх төлөвтэй байна. Энэ нь 2025 оныхдоо ижил төвшин бөгөөд олон улсын валютын сангаас өнгөрсөн 10 дугаар сард 2026 онд 3.1% байна гэж таамаглаж байсантай харьцуулахад өссөн байгаа нь. Улс орнуудаар нь харвал хиймэл оюун ухаан болон технологийн салбарт 2001 оноос хойш хамгийн эрчимтэй хөрөнгө оруулалт хийгдэж байгаагаар Америк нэгдсэн улсын эдийн засаг энэ онд 2.4% өсөх төлөвтэй байна. Энэ нь олон улсын валютын сангийн 10 дугаар сард гаргасан таамаглал болон 2025 онд хүлээгдэж байгаа 2.1% өсөлтөөс илүү үзүүлэлт юм. Дэлхийн 2 дахь том эдийн засаг болох Хятад улсын хувьд энэ онд 4.5% өсөлт үзүүлнэ гэж олон улсын валютын сангаас таамаглажээ. Энэ нь өмнөх таамаг болох 4.2%-аас дээшилсэн үзүүлэлттэй. Үүнийг Америк нэгдсэн улс Хятадын хоорондын худалдааны төр эвлэрэл бий болж Америкийн тал Хятадын экспортод ногдуулах татварыг бууруулсантай холбоотой гэж тайлбарласан байна. Харин дэлхийн хамгийн хурдтай өсөж байгаа том эдийн засаг болох энэтхэгийн хувьд эдийн засгийн өсөлт 2025 онд 7.3% байсан бол 2026 онд 6.4% болж бага зэрэг саарах төлөвтэй байна. Гэсэн ч энэ нь олон улсын хэмжээнд харьцангуй өндөр өсөлт хэвээр байгааг олон улсын валютын сан онцолж байна. Ийхүү дэлхийд дахинд хиймэл оюуны салбарт хийх хөрөнгө оруулалт огцом өсөж байхад үүнийг дагаад нөгөө талд ажил эрхлэлт буурах, ажлын байр цөөрөх болгоомжлол үүсэж байгаа юм а. Ялангуяа шинээр ажлын байранд гарч ирж байгаа Z үеийн залуус энэхүү хиймэл оюуны хит хөгжлийн ард хамгийн ихээр хохирч болзошгүй талаар судлаачид анхааруулж байна. Нидерландд төвтэй дэлхийн хамгийн том ажил зуучлалын агентлагуудын нэг болох Randstad 35 зах зээлд 27 мянган ажилтан 1225 ажил олгогчоос санал авч 3 сая гаруй ажлын зар дээр дүн шинжилгээ хийсэн байна. За энэхүү үзэхэд ажил эрхэлдэг 5 хүн тутмын 4 нь хиймэл оюун ухаан ажлын байранд дах өдөр тутмын үүрэгтэнд нөлөөлнө гэж үзжээ. Ялангуяа компаниуд AI, чатбот болон автоматжуулалтын улам их ашиглах болсонтой холбоотойгоор Gen Z үеийнхэн хамгийн их хохирох насны бүлгээр нэрлэгдэж байна. Мөн AI agent чадвар шаардсан ажлын байрны зар 1587%-аар өсжээ. AI болон автоматжуулалт нь төвөггүй, давтагддаг, гүйлгээний шинжтэй ажлуудыг юун түрүүнд олдож байгаа. Түүнчлэн судалгаанд оролцсон ажилчдын бараг тал хувь нь AI-ийн ажилтнуудаас илүү компаниудад ашигтай байх гэж үзжээ. Мөн ажил олгогчид ажилчдын эдийн засгийн хүлээлтэд зөрүү ажиглагдсан байна. Судалгаанд хамрагдсан ажил олгогчдын 95% нь энэ жил өсөлт хүлээж байгаа гэж хариулсан бол ажилчдын ердөө 51% нь ийм өөдрөг хандлагатай байгаагаа илэрхийлжээ. Хиймэл оюунтай зэрэгцэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр олон улсын худалдааны тариф нэмэгдсэн явдал төрөмгийн гадаад бодлогоос шалтгаалan дэлхийн эдийн засгийн орчин тогтворгүй болж хэрэглэгчдийн итгэл буурчээ. Үүний улмаас олон компаниуд ажилчдаа цомхотгож хөдөлмөрийн зах зээлд хүчтэй дарамт үүсэн хиймэл оюун автоматжуулалт ашиглан хөдөлмөрийн зардлаа бууруулахаас өөр аргагүй төрчээ. 2023 оноос өмнө дэлхийн хамгийн их хүн амтай улсын нэрийг чамгүй удаан хугацаанд барьж ирсэн Хятад улсад төрөлтийн түвшин өнгөрсөн онд огцон буурч түүхэн доод түвшинтэй хүрлээ. Үүнээс Хятадын эрх баригчдын төрөлтийг дэмжих хүн ам зүүн хямралаас сэргийлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд төдийлөн амжилт олохгүй байгаа нь харагдаж байна. Хятадын төрөлтийн түвшин өнгөрсөн онд түүхэн доод хэмжээнд хүрч хүн амын бууралт хөгшрөлт улам гүнзгийрч байгааг харууллаа. Wind Information компани 1950-ад оноос хойших мэдээллээр 2025 онд Хятадын төрөлт 1000 хүн тутамд 5.6 болж 2023 оныхоос 6.4-өөр буурсан байна. Мөн Хятадын үндэсний статистикийн газрын даваа гарагт танилцуулсан мэдээллээр өнгөрсөн онд 7 сая 900 мянган хүүхэд мэндэлсэн нь өмнөх оныхоос 9 сая 500 мянгаар эрс цөөрсөн үзүүлэлт юм а. Хятад улс нэг хүүхдийн бодлогоо сулруулж эхлээд бараг 10 жил өнгөрсөн ч төрөлтийн түвшин тогтмол буурсаар байгаа нь. Дэлхийн банкны мэдээлэлээр 2023 онд Хятадын төрөлтийн коэффициент нэг эмэгтэйд нэг хүүхэд болж буурсан нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 2.2-оос доош буюу нэлээд доогуур тооцогдож байна. Үүний дараа 2024 онд луу жилдээ давхцснаар төрөлт төр хугацаанд нэмэгдэж 1000 хүн тутамд 677-д хүрсэн нь аз хямрт ажилд хүүхэдтэй болох уламжлалт ойлголттой холбоотой гэж шинжээчид тайлбарладаг.
Харин өнгөрсөн жилийн тухайд томоохон гинтийн зочрол гараагүй нөхцөлд төрөлт ийм хурдтай буурч байгаа нь төрөлтийг дэмжих бодлогын нөлөө суларч залуучууд эдийн засгийн дарамт нэмэгдэж ажлын байрны өрсөлдөөн ширүүснээс шалтгаалan гэрлэлт хүүхэдтэй болох шийдвэрээ хойшлуулах болсонтой холбоотой байж болох юм. Хятадын эрх баригчид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харвал 3 хүртэлх насны хүүхэдтэй өрхүүдэд мөнгөн урамшуулал, татврын хөнгөлөлт олгох зэрэг олон арга хэмжээ авч Бээжин хотын хувьд амралтсны дараах амралтыг 98 хоногоос 158 хоног болгон сунгаад байна. Гэсэн ч үр дүнгээ хараахан өгч чадахгүй байна. Төрөлт буурахын зэрэгцээ хүн амын хөвшрөлт эрчимтэй явагдаж байна. 60 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь 2025 онд 23% хүрч 2024 оныхоос өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин нийт хүн ам 4 дахь жилдээ дараалан буурч өнгөрсөн онд 3.4 саяар цөөрөн 1 тэрбум 405 саяд хүрчээ. Төрөлт буурвал ирээдүйд ажиллах хүч багасч тэтгэвэр авагчдын тоо нэмэгдснээр аль хэдийн ач холбогдолтой байгаа тэтгэврийн тогтолцоонд дарамт үүснэ. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шаардлага гарч залуу ажилчдын бодит орлогыг шахах эрсдэлтэй юм. Түүнчлэн хүн ам цөөхөн ирээдүйд хэрэглэгчдийн суурь багасна гэсэн үг. Энэ нь нийлүүлэлт эрэлтийн тэнцвэр алдагдах эрсдлийг нэмэгдүүлнэ. Тиймээс төрөлтийг дэмжих илүү хүчтэй болох шаардлагатай байгааг судлаачид анхааруулж байна. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт дэлхийд дахинд өрнөсөн бусад үйл явдлыг товчхон хүргье. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэмион агаарын орон зайд дрон нэвтэрсэн байж болзошгүй асуудалтай холбоотойгоор хяналтын системийг даруй сайжруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Тэрээр ийм үйлдэл нь хоёр Солонгосын хурцдмал байдлыг өдөөж дайн эхлүүлэхдээ дүүцэх аюултай гэж анхааруулсан байна. Уг хэргийг шалгах ажлын хэсэг с жигтнийг байцаалтад дууджээ. Ерөнхийлөгч Ли дроныг санаатаагаар нисгсэн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба цаашид ийм явдал дахин давтагдахгүй байх арга хэмжээг яаралтай авахыг үүрэг болгожээ. Канада Хятад улсууд цахилгаан автомашины тарифыг бууруулах тохиролцоонд хүрснээр зарим үйлдвэрлэгчид шууд ашиг хүртэх төлөвтэй байна. Үүнд Tesla болон Geely-гийн эзэмшилд багтдаг Volvo, Polestar компаниуд багтаж байгаа юм а. Канадын зах зээлд аль хэдийн баталгаажсан экспортын туршлагатай эдгээр компаниуд давуу байдалтай тооцогдож байна. Харин Хятадын BYD компани Канадын зах зээлд одоогоор бага хэмжээний борлуулалтайж тариф буурснаар өрсөлдөх боломж нь нэмэгдэж байна. Шинэ хэлэлцээрийн дагуу жилд 49 мянга хүртэлх Хятадын цахилгаан машиныг Канада руу хөнгөлөлттэй тарифаар оруулах боломж өртжээ. Ханху Harry Их Британд иргэн ирж Daily Mail сониныг эрхлэн гаргадаг Associated Newspapers компани эсрэг шүүх хуралд оролцож эхэллээ. Тэрээр Elton John, Elizabeth Hurley зэрэг бусад тэхэмжлэгчийн хамт хууль бус мэдээлэл цуглуулсан хэмээн уг хэвлэлийн компанийг буруутгаж байна. Тэхэмжлэгчид 1990-ээс 2000-ад онд тэдний утсыг чагнаж автомашин гэрийг нь тагнасан гэж мэдэгдэжээ. Харин Associated Newspapers эдгээрийг эрсний цааж үндэслэлгүй гүтгэлэг хэмээн тайлбарлаж байна. Энэхүү хэрэг нь Британий хэвлэлийн ёс зүй, хувийн нууцын асуудлыг дахин сөхсөн хэрэг боллоо. Италийн тансаг загварын ертөнцийн домог болсон Валентино Ром дахь гэртээ 93 наснда таалд өгсөжээ. Тэрээр Парисын өндөр зэрэглэлийн тайзнаа гарсан анхны Итали дизайнер болж дэлхийн загварын оргилд хүрсэн юм. Залуу наснаасаа кино орлогт дуртай байсан тэрээр Холливуудын одуудыг гоёхыг мөрөөддөг байж хожим Элизабет Тейлорын хормын дашнцыг уралжээ. Мөн Sharon Stone, Penelope Cruz зэрэг Оскарын шагналт жүжигчид түүний үйлчлэгчид байсан юм а. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр танд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.